Дэлхийн 2 дугаар дайны үед Америкт Япончуудыг цагдан хорсон тухай 12 баримт. Дэлхийн 2 дугаар дайны үед Япон Америкийн хооронд зөрчил үүссэн билээ. Тэгвэл энэ үеэр буюу 1942 оны 2 дугаар сарын 19-нд тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт Японы цагаачдыг хөөж Япон гаралтай Америкчуудыг улсын цагдан хорих лагерь руу нүүлгэн шилжүүлэх тушаал баталжээ. Ингээд 110-аас 120 мянган Япон гаралтай иргэд Луизиана мужийн ойролцоох хорих лагеруудад хоригдож эхэлсэн байна. Тэгвэл нэгдсэн улсын түүхэнд хамгийн гудамжигт үйл явдлуудын нэг гэж үзэгддэг энэхүү хэргийн талаар 12 баримтыг хүргэж байна. 1. Америкийн нэгдсэн улсын засгийн газар Япончуудыг довтлохоос өмнө Япон иргэдийн асуудлаар хэлэлцчихсэн байсан. Япончууд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн бомбд сувдан иргэрүү довтлохоос өмнө Америкийн нэгдсэн улсын засгийн газар Япон гаралтай иргэдийг хорих талаар аль хэдийн хэлэлцчихсэн байжээ. Тухайлбал 1936 онд Японы өсөн нэмэгдэж буй цэргийн хүчнээс айсан ерөнхийлөгч Франклин Рузвельт өөрийн тэнгисийн цэргийн хүчний дарга болох Уильям Х. Станлид овхон арал дээр Япон гаралтай оршин суугчдыг нууцаар тагнахыг тушаажээ. Учир нь энэ бомбдод Японы хөлөг онгоцнууд ирдэг тул тэдэнтэй холбоо тогтоосон хүмүүсийн нэрийн жагсаалтыг нууцаар гаргах даалгавар өгсөн байна. Ингээд жагсаалтад нэр нь орсон хүмүүсийг хорих лагер руу шилжүүлж эхэлсэн аж. Энэхүү ажиллагааны үр дүнд Япон, Герман, Итали гаралтай 31899 хүн саатуулагдаж тэднийг ямар нэгэн бадтай шалтгаан үндэслэлгүйгээр хөнөөжээ. 2. Япон Америкчүүдийн талаарх судалгааны үр дүн эерэг гарсан. 1941 оны эхээр Америк нэгдсэн улсын төрийн департаментын тусгай төлөөлөгч болох Куртис Мунсон холбооны мөрдөг товчоо болон Тэнгисийн цэргийн оффистай хамтарч Тэнгисийн баруун иргэдэх Япон Америкчүүдийн улстай үнэнч байдлын төвшинг тогтоох зорилгоор ярилцлага хийх үүрэг хүлээжээ. Мунсон ярилцлага хийснийхээ дараа тэдгээр иргэд туйлын эх оронч төдийгүй Америк улстай үнэнч гэдгийг нотлохын тулд юу ч хийхэд бэлэн байсан хэмээн тайлгнажээ. Дэслэгч командагч Рингелч мөн ижил дүгнэлтэнд хүрч Япон Америкчүүдийг цагдан хорих шаардлагагүй гэсэн санал өгсөн байна. Гэсэн ч судалгааг үл харгалзан Япон Америкчүүдийг хорих лагер руу шилжүүлсэн байлаа. 3. Генерал Джон Л. Дэвид цагдан хорих ажиллагааг өдөөсөн. Дэрдүрдсэнчлэн Куртис Мунсон бол дэслэгч Рингел нар хорих ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзээд дэмжээгүй бол Батлан хамгаалах командын генерал Джон Л. Дэвид хорих ажиллагаа явуулахыг өдөөсөн. Тодорхойлбол Япончууд Америкийн тэнгисийн цэргийн бомбд сувдан иргэрээр довтлсны дараа Дэвид Япон Америкчуудад зориулж хорих лагер барьсныг олон зарлаад тэднийг нэн даруй хорж цагдах ёстой хэмээн олон түмнийг синхруулж уриалжээ. Нидерланд гаралтай түүний хувьд ганц Япон гаралтай хүнийг баруун иргэд байлгахыг хүсээгүй бөгөөд Америкийн иргэний харийн ялал заавал үнэнч шударга байх албагүй хэмээн зарлаж байжээ. 4. Цагдан хорих ажиллагааны эсэргүүцэл. Америкийн иргэний хяналтын албаны захирал хурандаа Карл Бендестен болон генерал Дэвид нар судсаар нь ганц туслал Япон цус гүйж байгаа бол тэр хүн хоригдох ёстой хэмээн олонд зарлажээ. Энэхүү бодлогыг тухайн үеийн сонин хэвлэлүүд эсэргүүцэж цуцлахын тулд улс төрийн шог зэрэг бичиж хэвлэж байсан аж. Гэсэн ч түүхч Эрик Фонер Америкийн эрхчлөөний түүх номонд цагдан хорих бодлогыг эсэргүүцсэн ганцхан сенатын гишүүн байсан гэж тэмдэглэжээ. 5. Цагдан хорих бодлогыг дэмжсэн эсэргүүцсэн аль алин эдийн засгийн шалтгаантай. Баруун иргэд газар эзэмшигч Америкчүүдийн хувьд Япон гаралтай Америк иргэншилтэй хүмүүсийг хорих лагер руу явуулах нь эдийн засгийн өндөр ашигтай байв. Учир нь Япон Америкчууд 10 гаруй жилийн өмнө цагаачлан ирээд усжуулалтын шинэ аргыг амжилттай хэрэгжүүлж нутгийн уугуул иргэдээс илүү амжилттай газар тариалан эргэлж байжээ. Дэмээс уугуул иргэд Япон хөршүүдийн ихээр үзэн ядаж цагдан хорих ажлыг дэмжиж байсан юм. Энэ нь баруун иргээс 110 мянган гаруй Япон хүнийг лагер руу үлгээх нэг далин болжээ. Гэтэл хаваан бизнес эрхлэгч Америкчууд эсрэгээр хорих бодлогыг эсэргүүцсэн юм. Гэвч тэд Япончуудыг өрөвдөж шударга үннийг эрэлхийсэнтэй биш. Харин ажиллах хүчийн алдахгүй гэдгээс айжээ. Тиймээс хаваа ярлаас ердөө 1200-аас 1300 Япон хүнд хорих лагер руу илгээгдэжээ. 6. Хүмүүст таних тэмдэг зөвлөгдөг байсан.
Дээр дурдсанчлан газараас хүмүүс илгээж хорих лагерт авчирсны дараа тэднийг нарийн зохион байгуулалтанд оруулж эхэлжээ. Тухайлбал цэргийн ангийнхан гэр бүл бүрт тус тусын ID номер өгч хаягжуулдаг байсан юм. 2012 онд зураач Венди Марумама тухайн үеийн мянган хаягжуулалтыг дахин бүтээж The Tag Project нэртэй үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн үеэр Маруям хэлэхдээ тухайн үеийн хүний нэр код хорих лагерийн байршил зэргийг бичсэн мянган хаягжуулалтыг засгийн газрын мэдээллийн сангаас хувилан авч дахин бүтээн үзэсгэлэн гаргасан. Тэдгээрийг дахин бүтээх явцдан хаягийн эдэд гэрээсээ албадан хөөгдөж нүцгэн цөлд барьсан хорих лагеруудад ирэхэд юу бодогдож байсан бол хэмээн өөрийн эрэхгүй бодогдсон гэж ярьж байна. 7. Хөмбөр тушаалыг өгдөөгүй дагаагүй. Цагдан хорих эрхчлөө хязгаарлах үйл хэргийг хөлдсөн дэвчиж доолгоортоо дагаж байсан Япон Америкчууд гинэтхэн эсэргүүцсэн дайн дэгдээсэн байна. Учир нь тэднээс шудраг үннийг тогтоох асуулах хэмээн аль нам санал өгсөн гэрлэлтийн байдал эхнэрийн иргэн шилэ арьсны өнгө зэргийг нь асуун бүртгэж байсан тэдэнд таалагдаагүй байна. 8. Засгийн газар хоосон барилгуудыг хорих лагер болгон ашигласан. Хорих лагеруудыг цөлжсөн үржилшимгүй газарт байгуулж өргөстөө төрөөр хаалт хийсэн байна. Баривчлагдсан хүмүүс тус лагерт явахынхаа өмнө эхлээд тусгаалan барьсан боловсруулах төвд хэд хоног саатаж түүгээр дамжин өнгөрөх шаардлагатай байв. Тэдгээрээс хамгийн том нь Калифорни мужидх Санта Анита парк бөгөөд тэнд дүр оргон хуаран барьж авчирсан хүмүүсийн морины жүжигчэнд дундуулдаг байжээ. 9. Гэрэл зурагчин Ансел Адамс хамгийн том хорих лагерын тодорхойг олон гэрэл зурагт буулгасан. Америк нэгдсэн улсын 10 нүүлгэн шилжүүлэлтийн төвөөс хамгийн алдартай нь болох Манзанаар нь Санта Анита паркаас ойролцоогоор 300 км зайд буюу Сьерра Невада уулын бүслүрт байрладаг. Тус лагерт нийтдээ 11,000 хоригдлыг оргонуулдаг байжээ. Энэ лагер нь мөн гэрэл зургийн хайсанд хамгийн их буусан хорих лагер юм. Зурагчин Ансел Адамс тус лагерын зургуудаас бүрдсэн номныхоо тухай найзтай загтал илгээхдээ уншигчид миний номыг уншаад эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй Америкийн үнэн чухрын иргэнтэй танилцах болно. Тэд суллагддаг жигэртэн хараад дайнд оролцсон Америкийн ялалтад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэж бичсэн байжээ. Адамс 1941 оноос 1945 оны хоорондох хорих лагерын амьдралын зурвалсан хэсгийг амжилттай харуулж чаджээ. Тэрээр хоригдлуудтай хамтран хальс, дуран, камерын лагер руу нууцаар авч орж зураг даран лагер дотор өдөр тутам өрнөдөг үйл явдлыг хальсанд буулгасан байна. 10. Хоригдлууд өөрсдийн аюулгүй байдлын төлөө хорих лагерт байгаа гэж боддог байв. Эрх хүрэгчдийн зүгээс хоригдлуудыг цусололцсон тул Америк нүнж бус гих ганцхан нотлогдоогүй буруу үндэслэлээр хорьсон. Гэтэл хоригдлуудын хувьд энэ тэднийг зөвтгөх шалтгаан байжээ. Учир нь тэд хорих лагерт байх нь арьсангүйр ялгарлан гадуурхдаг хөршүүдийнхээ дарамтад байснаас илүү аюулгүй гэж үзсэн байна. Дэмэс зарим хоригдлууд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоригдож байгаа гэх эерэг хандлагатай байжээ. Харин зарим хоригдол хэрвээ бид өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалуулахын тулд энд байгаа юм бол яагаад цамхгийн буу гадагшаа бус дотогшоо бидний рүү чиглэгдсэн байгаа юм бэ хэмээн эсэргүүцэж байжээ. 11. Тусгаарлагдсан хоригдлууд эрүүл мэндийн архаг өвчтөө болсон. Тусгаарлан хорих үйл ажиллагаа нь 1944 он хүртэл албан ёсоор үргэлжилсэн бөгөөд 1946 онд хамгийн сүүлчийн хорих лагерыг татан буулгасан юм. Энэ хугацаанд Япон Америкчүүдийн амьдрал лагер дотор тэмж муугүй өрнөдөг байжээ. Учир нь тэнд ажлын байр, концерт, шашин шүтлэг, спортын багууд гээд бүх зүйл байдаг байсан гэж. Тэрж бүхэл хөөгдүүд нь сургууль явж, божигдоо сурч, комик ном үздэг байжээ. Энэ бүгд мэдээж тэднийг хазаарлан барихын тулд хийгдсэн ажил юм. Гэвч хорих лагерын сөрөг нөлөө нь эргээсэн илүү байсан. Лагерт тусгаарлан хоригдогчдын бие биелэлээр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх олон судалгаа байдаг. Судалгаанаас үзэхэд хоригдлууд сэтгэл зүйн дарамтаас болж зүрх судасны өвчнөд нэрвэгдэх, улмаар амнасаа алдах өндөр эрсдэл байсныг нотолжээ. Мөн бага насны хүүхдүүд өөртөө ихтгэлгүй байдал, сэтгэл санааны хохирол зэргээс болж Япон үндэснийхэн хэл соёл зан замшлан гээхэд хүрсэн байна. 12. Конгрессийн зөвлөл 40 жилийн дараа энэ явдлыг шударга бус явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 1983 он хүртэл Конгрессийн тусгай комисс нь олон нийтийн тусгаарлан хорих явдлыг цэргийн стратеги биш, арьсангүйр ялгарлан гадуурхсан явдал гэж үзжээ. Дээр дүрдсэн Мөнсөн Рингл нарын судалгааг үл тоомзорлон ямар ч нотлох үндэслэлгүйгээр
Япон Америкчуудыг үнэнч бус хэмээн хоригдсон нь ерөнхийлөгч Франклин Рузвельтийн алдаа байсан хэмээн үзэг болжээ. Дараа нь ерөнхийлөгч Рональд Рейган иргэний эрхийн актад гарын үсэг зорж тухайн үеийн хоригдлуудаас амьд үлдсэн хүмүүсээс албан ёсоор өөчлөлгөн нэг хүнд $20,000 нөхөн төлбөр өгсөн байна. Баривчлагдсан 110,000 хүний ойролцоогоор 3/2 нь Америк нэгдсэн улсын иргэн шилтэй Япон иргэд байжээ.